Амар мэндэ амгалан сан байна уу? Эрхэмлж яваараа хэмээн эрхчлөө тусгаар тогтнолыг та нартаа үлдээв. Бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Хорлоогийн жоо болсон. Монголын адуучдын албаа Монгол адуучийн интертаймтын хамт олон бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Хорлоогийн жоо болсон өсөж төрсөн нутаг Дорнод аймгийн Чав болсон сумаас бэлгийн улирлын тооллын 17 дугаар жорны модон могоо жилийн зуны тэргүүн сарын шөнийн 8-ны өдөр буюу аргын тоолны 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Чав болсон сум Сүмбэрбаг хонхор тойром гэдэг газар зохион байгуулагдсан Чав болсон сумын сумын аврагч шидрүүл хадуучин дамжааныг бүрэн ихээр нь бэлтгэн өргөж байна. Сумын аврагч шидрүүл хадуучин дамжааныг Чав болсон сумын засаг даргын тамийн газар иргэдийн төлөөлөгчийн хурал Чав болсон сумын хадуучдын холбоо Сүмбэрбагийн ард иргэдтэйгээ нийлэн өргөн дэлгэр амжилтаа зохион байгуулсан юм. Өнөөдрийн сумын аврагч шидрүүл хадуучин дамжаан 34 хадуучин залуус уурмны ив мордын чадлын гашрыг харуулж эрин хав эдрийн жихугаа сорин өрсөлдөж аваргаан тодруулсан юм. 34 хадуучин залуусыг эдрийн жихугаар сорин өрсөлдүүлэх боломжоор хангаж адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн аймгийн алдарт байж алтан гэрлийн бүрэн очир ивент гэж оролцсон Чав болсон сумын хадуучдын холбоон дэргүүн Жамбал Даржин Бат 2 мөнгөн жимгийн Лусан зэрэг Дорнод аймгийн хадуучдын холбоон дэргүүн Эрдэнэ билгийн Цолмонхөө Сүхбаатарын зүгтөрж оюун билгийн аз жаргал хамтран зохион байгуулсан Сүмбэрбагийн дарга Мегмарын буян хишиг сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ган болдын пүр үсрэн нартаа баярлсан туснаа илэрхийлье. Хөрсний гүнээ сундарсан булаг шандан бэлгсэн хустай нурын дэнжитэй зон олон жаргаж маршал хүүгээрээ бахаргсан мандах нараа тоссон сайхан нутаг ярв алдар их орноо ялтаас ялтад дэвшүүлж ялгуусан тугаа мандуулахдаа ямагт бид морьтойгоо явсан Монгол морины чадал хэмжээшгүй их байдаг үлээ. Ийхүү Дорнод аймгийн Чав болсон сумын аврагч шидрүүл хадуучин дамжааны албан ёсны нээлтийн үйлчилгээ эхлээд үлдэн болжээ. Морьтны соёл бол монголчуудын хувьд төв дэлхийн олон үндэснээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн дамг үлээ. Багцтай, эрхэм хүндэт адуучтай. Монгол төмний уламжлал, хуус соёл, нүүдийн амьдралын нэгэн чимэг болсон адуу маллагын их хөвс сэлийг тэн яваа адуучин та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд энэ сайхан өдөр сумын авраг зохион байгуул санаачийн зохион байгуулж байгаа цонхгүйчүүдээр маш их баярлалаа. Тэгээ өв соёлтой байж өнөөдрийг хүртэл явж байгаа одоо нийт адуучтай энэ сайхан өдрийн мэндийг хүргэж тэнцээд нь амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Дорнод аймгийн Чав болсон сумын аврагч шидрүүл хадуучин дамжаа маань эхлэхэд үлэн болсон байна. За эхний 3 адуучин залуу гарч иж байна. За бармартай гарч иж байгаа адуучин бол Сүмбэрбагийн адуучин Цагаан баярын Наран бол за дунд талд хар морьтой гарч иж байгаа адуучин бол Ган уйгийн Бямбаатар
За буурал халзанбар шар дээлтэй гарч байгаа дуучин бол Энгэр Шанбагийн дуучин Сумын Нэчин Лавгсрэнгийн Сүхат нар гарч иж байна. За чойгсон сум маань залбын ёсныхаа сумын авраг шилрүү дуучин дамжааныг анх удаага зохион байгуулж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 34 дуучин залуучууд эд хав эдрийн жоо сөрөн өрсөлдөж аврагаанд дөрүүлж байна. Захны дуучин Энгэр Шанбагийн дуучин Ган уйгийн Бямбаатар гарч ирсэн гарамартай. За ямар тач уургаа шүүрээд авсан. Нэг 3 өнөтөө болж байна. За ашуурн дээр нь тооцоол алдсан. За уурган дээр бол уурганыхаа голоо шүүрээд авсан. Мөртөө шүргэн дээр ганцхан барай гарч ирсэн. Зөв талаасаа шургуулсан боловч алдаад тэмцээнэ өндөрлөж байгаа харагдаж байна. Сүмбэрбгийн дуучин Цагаан баярын Наран балд гарч ирсэн. За дашуура шүүрээд авсан. Дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрээд авч харагдаж байна. За дашуур уурган дээрээ сайхан оролцоод. За гэхдээ уурганыхаа урдаас авсан уу юу? Самартай шугамдар ганцхан барай гарч ирсэн. Бормороо шургуулгана. Бормороо 2-3 гიშгэлээ шургуулсан бодож хошуулдаж алдаад мортой шургамдар нь олж байна. За явган дээр оноогоо авах хэрэгтэй. Оноогоо авч ижлээд дараагийн шатнд шалгаар ийн штэ. За Энгэр Шанбагийн дуучин Сумын Нэчин Лавгсрэнгийн Сүхат гарч ирсэн. Харабартай. Шүүраа шүүрээд уурганы хойноос явцсараад уурганыхаа урдаа шүүрээд авчиж байна. За ямар тач 2-2 6 оноотой. За дашууртай гараараач уургаа шүүрсэн байгаа харагдаж байна. Самартай шурган дээр нь 2 мөр гарч ирж байгаа юм байна. Самараа явуулсан шургуулаад аваад үлдэж байна. За тэгтээ унгаас шүү. 2-2 6 оноо үндсэндээ 12 оноотой болж байгаа юм байна. За уургад ашуур мортой шурган дээр нийлээд 12 оноотой болсон. Явган шурган дээр 4 оноо бол. За тэгээд 21 оноотой болоод тасарна. Явган шурган дээр ганцхан мөр гарч ирсэн. За өөрөө итэж ичээ шургуулсан хушуудаж алдаад 12 оноотой болж байгаа юм байна. За дараагийн 3 дуучин залуу гарч иж байна. За зэр дэмэртэй гарч иж байгаа дуучин бол за Дорн дамгийн дуучтай холбоон дэргүүн Эрдэнэ үлгийн Цоломхөө авраг дуучин гарч иж байна. За дунд талд Алагмартай хүүгээс ундлаад гарч иж байгаа дуучин бол Сүмбэрбгийн дуучин Мөнхөрлийн Соёлхөө. За Сартаа Хонгормартай гарч ирсэн дуучин бол Сүмбэрбгийн дуучин Цэдэн дэржийн Эрдэнэ мөнхнөр гарч иж байна. За Эрдэнэ үлгийн Цоломхөө. За талын дүмэн адуун одоо 2 дугаар шилгарж байлаа. За Дорн дамгийнхаа адуучтай холбоонд хэрэгнэг хийж байгаа. За өнөөдөр чой болсон сумынхаа салбар холбоог байгуулж сумын авраг шилрүү адуучин дэмжээнэ өргөн дэлгэрээс амжилттай зохион байгуулж байна. За Сүмбэр баг бол одоо нэг төмөн адуутай баг. Төмөн адууныхаа баярыг удахгүй бас тэмдэглэж байгаа. Нутгийн ард иргэдэ. За Сүмбэрбгийн адуучин Мөнхөрлийн Соёлхөө гарч ирсэн. Алагмартайгаар шүргэн дээр. За Амартай шүргэн дээр 2 мөр гарч ирсэн. 2 хонгор морч гарч ирсэн байна да. Уургын мороо явуулаа шургуулсан. Алдаад 2 дөрөлдөө оролцоо Соёлхөө маань гээд тэмцээнэ өндөрлөж байгаа харагдаж байна. За Дорн дамгийн адуучтай холбоон дэргүүн Эрдэнэ үлгийн Цоломхөө авраг адуучин гарч ирсэн. За дашуура шүүрээд авсан дашуура шүүрээд нөгөө хөрдөө сэлгээд уургаа гоё шүүрсэн. За уурганыхаа голоос ч одоо шүүрж байгаа харагдаж байна. За ер нь хол ойрын шургуу тэмцээн талын төмөн адуундад хүртэл одоо 2 дугаараар шилгарж ирсэн. За Дорн дамгийнхаа нэрмдэгс олон удаа гаргаж байгаа адуучин. За удахгүй Дорн дамгийн аймгийн авраг шилрүү адуучин дэмжээнэ Дорн дамгийн Човлсон суман дээрээ зохион байгуулнаа. За Сүмбэрбгийн дараагийн дуучин Цэдэн дэржийн Эрдэнэ мөнх гарч ирсэн. Сартаа Хонгормартай дашуур ургаа шүүрхэн. За дашуура шүүрхсэн боловч дашуурн дээр жоохон тооцоол алдаад за уургын мөр уурган дээр жоохон ханарж орж ирээд за уурганыхаа урдаа шүүрээд авч байна. За дашуурыг одоо шүүрэх боломжтой байсан алдаж гарагдж байна. За Амартай шүргэн дээр 3 мөр гарч ирсэн. Саарл мөрийг одоо хошуулдаж алдаад тэмцээнэ өндөрлөж байна. Өнөөдөр сумын авраг шилрүү адуучин дэмжээ надуун сүргээ оруулж дэмжлэг үзүүлж байгаа. Аймгийн алдрал Шалтан гэрлийн Пүрүүчэр. За талбай дээр бас л уурга тавьж өгөөд харагдаж байна. За Хонгормор Саарл дээлтэй гарч иж байгаа адуучин бол Сүмбэрбгийн адуучин Батчуулууны Даваан юм. За дунд талд Саарл дээл Хүрэн мөртэй гарч иж байгаа адуучин бол сумын алдрал яач Батгэрлийн Жаданбаа. За дараагийн адуучин сумын алдрал яач Батчуулууны Даваа дэрж дараарч иж байна. Саашаа үлсэн сумын адуучин залууч сайхан уурга барьдаг. Залуучууд байна. Сайн жидoo уургын мөртэй харагдсан да. За өнөөдрийн тэмцээн уралданд оролцож байгаа адуунууд хүртэл одоо хур тамиртай сайхан адуунуудыг ялгаж ирсэн 2 талдаа гашаатай зохион байгуулалтыг өндөр түвшинд зохион байгуулалтыг хийж одоо сумын аврагч руу адуучин дэмжээнээс зохион байгуулж гаргацсан. За Монгол эх орны өнцөг боломжт мөртний өв сөөлөө сайхан дээдлж байна. За Батчуулууны Даваан юм дэшүүр ургаж өрнө. За сум болгоно одоо сумын аврагч руу адуучин дэмжээнээс зохион байгуулж Сомоос шилгараас аймгийн авраг шилрүү хадуучин тэмцээнд оролцдог болсон.
За давааны морьтой шургуулн сартай зээрдмэр гарч ирсэн. За одоо байран дээр нэргүүл айл 3-9 оноо. За уурууд шүрэн дээр 3 оноотой байсан 12 оноотой болсон. За явган шүргэн дээр 9 оноога бол 21 оноотой болно. За бид хүн удаа шүргүүлд харж байна. За явган шүргэн дээр нь 2 юмэр гарч ирсэн. За морьтой явган шүргэн дээр 2 талаас нь удаа шүргүүлж гарагдж байна. За Сумбар багийн дараагийн гадуучин сумын алдар яач Батгэрлийн Жаданбаа гарч ирсэн. За дашуура шүүрсэн. За дашууртай гараараа уургаа шүүрэх болтой шүү. За уургааж одоо сайхан шүүрэл авсаа. За ер нь надуучин залуучууд дашуура нөгөө гартаа сэлгэж ивэл бас л зүгээр юм байгаа. За мөртөө шүргэн дээр нь 2 мөр 3 мөр гарч ирсэн. За лавхан хийгээд одоо атгачж жөө штэ. За удаа шүүрэл арж бид хүн. За уургын мөр жоохон хөл алдсан юм байна. За гэхдээ сайн уургын мөртөө залуу байна. Саавн Дашин Батгэрэлгээд аймгийн алдарт байж за өөрөө сумын алдарт байж чадуучин залуу. За сумын алдарт байж Батчуудууны давуу дөрж гарч ирсэн Сумбар багийн гадуучин. За дашуура шүүрсэн дашуура нөгөө гартаа сэлгээд уурга шүүрд авсаа. За дашуур урган дээр 3-9 оноотой болж гарагдж байна бүхэл оноотой. За морьтой шүрэн дээр 3 мөр гарч ирсэн. За уургын мөрөө явуулсан алдаж байна. Жохон тооцоолол алдаж шүү. За явган шүрэн дээр 9 оноо бол 18 оноотой болно. За дараагийн шилдэг 3 гадуучин залуу гарч иж байна. За саар ламартай гарч иж байгаа гадуучин бол Сумбар багийн гадуучин Мөнгөн чимгийн лувсан зэрэг. За дунд талд гарч иж байгаа гадуучин бол Сумбар багийн гадуучин Бямдаржийн Жамин сүрэн. За хармар цэнгэр дээлтэй гарч иж байгаа гадуучин бол Пүрүүдэржийн гүр өргчэнээр гарч иж байна. За 3 шилдэг хашир дуршиг тайл гадуучин залуу гарч иж гарагдж байна. За 2022 онд аймгийн аврагч дөрөв гадуучин нэмжээнийг Дорнод аймгийн Хөлбөмбөр сум дээр одоо зохион байгуулж ирсэн. За энэ жил одоо аймгийн аврагчлал хадуучин нэмжээг Дорнод аймгийн Чой болсон сум дээр зохион байгуулахар болсон. За Дорнод аймаг маань одоо бүсийн аврагчлал хадуучин нэмжээрээ зохион байгуулсан. За сумдууд нь одоо сумын салбар албатай бол сумын аврагчлал хадуучин нэмжээрээс зохион байгуулалт эхэлсэн. За Сумбар багийн гадуучин Бямдаржийн Жамин сүрэн гарч ирсэн. За дашуур уургын хүмүүс одоо дашуур уургаа сайхан харуулаад тавьж гарагдж байна. Сагшрат чи хөргөж гоод хоёулын шүүрхэндээ. За дашуура шүүрсэн дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурган дээр нэг тонгоогоод. За уурган дээр арай ирнэ хөрсөнгөө шүү. За уургаа шүүрэх боломжтой байсан жоохон тооцоололдож байна. За морьтой шүүрэн дээр 2 мөр гарч ирсэн. За хонгор мөрийг даваа шүргүүлсэн алдаж байна. За Ингэр Шандбагийн гадуучин Пүрүүдэржийн гүр өргчээ гарч ирсэн харбартай. За дашуур уурган дээр за жигдхэн орж ирээ шүүрхнэ. Дашуура шүүрсэн дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга шүүрсэн авсан. За уурга алдчих юм аа. За уурга сайхан шүүрээд урагшаа гүйлэхтэй алдчихлаа шүү. За морьтой шүүрэн дээр 3 мөр гарч ирсэн. Сартай хонгор мөрийг хушуулдаж алдаад 3 оноотой тэмцээр өндөрлөж байна. За өнөөдөр тэмцээн уралдааны ингээс дэмжин гэж байгаа Мөнгөн чимгийн лувсан зэрэг гарч ирсэн. Луя буюу лувсан зэрэг. Уурга бас л аваад татгаад алдчихлаа шүү. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 2 дугаар байшилгарсан гадуучин залууд хурдууд мяд дугаар шагнаж уншуулж байгаа. За морьтой шүүрэн дээр шарга мөр гарч ирсэн. За шарга мөрийг одоо сартай юу саргийг хараад бүхэл 9 оноо авч гарагдж байна. За уургын саарал морьч одоо сайхан мөрийн өөрөө одоо сайхан жургууллаа шүү. За 12 оноотой болсон. За явган шүргэн дээр нь 4 гадуу гарч үзүүрийн саарал мөрийг шургуулсан бодож хойноос надад орж ирээд уургыг хугалчих юм аа. За адуушин залуу гарга шургуулна гэдэг байгаа штэ. За ямар ч тохиолдолд уурга хугалах юм бол одоо шууд нойлно гэж үзэж байгаа. За дараагийн шилдэг 3 гадуучин залуу гарч иж байна. За харбар цэнгэр дээлтэй гарч иж байгаа гадуучин бол Ингэр Шандбагийн гадуучин Цэвэнжовын гадуучин гарч иж байна. За дунд тал цагаан морьтой гарч иж байгаа гадуучин бол Төгөлдрийн Дамир. За улаан дээлтэй гарч ирсэн гадуучин бол Сумбар багийн гадуучин Эрхэм баяр нар гарч иж байна. За Монголын хоронд адуучин нэртэй хүн 11 байдаг юм байна. За Цэвэнжовын гадуучин маань адуучин тэмцээнд оролцож байна. За Сумбар багийн гадуучин Мажиг сүрэнгийн Эрхэм баяр гарч ирсэн хөрмөртэй. За марныхоо зөв тал тонгоосон дашуура шүүрээд авсан. Дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга бас хойноос шүүрээд авлаа. За дашуур уурган дээр нь төвгүүхэн 9 оноо авч гарагдж байна. За уургыг гэрн хойноос нь хөвүүлж авбал үнэн сайхан харагддаг. За морьтой шүүрэн дээр зээр дэмэр гарч ирсэн. За та шургуулсан аваад үлдэх хэрэгтэй. Одоо морио суулганд уурга алдчих юм аа. За нэг нь ч одоо лавхан хийсэн бол
Тэр чигтээ уурган бараа явуулахгүй дээ. Нэг 3 өнөөгөө авахгүй. За өөрөө морой суулгах гэжсэн аа. Уургаа алдаад алдаж гарагдж байна. За аюун шундар ганц морой гарч ирсэн. За ганц морийг одоо хушуудж алдаад 9 өнөөтэй дэмжээр өндөрлөж байна. За Тэвэн Жовын адуучин маань гарч ирсэн. Энгэр Шандбагийн адуучин. За морныхоо зөвд бол дашуура шүүрсэн дашууртайгаар уургаа шүүрхнэ. За одоо уургаа шүүрээд авсан. За уургын морж одоо уургаа авахдаа жоохон морины явдал сулрасноо да. За нэгж гарагдж байна. За 2-6 өнөөтэй болж байгаа юм байна. За морьтой шүргүндэр хар морь гарч ирсэн. Хар морийг шүргүүлсэн боловч алдаад морьтой шүргүндэр нөлчж байна. За 6 өнөөтэйгөө шимэн адууч маань. За аюун шүргүндэр хээр морь гарч ирсэн. Хээр морийг одоо нарийн нандин шүргүүлээд аваад үлдэж байна. За хоёрын шүргүүлсэн. За уурга одоо муталчих хэрэгтэй. За уурга муталаад 9 өнөөгөө аваад 15 өнөөтэй болж байна. За ер нь хоолойрын шүргүү дэмжээнд манай адуучин дэмжээнд их оролцож байгаа. За ямар тач 15 өнөөтэй болсон. За морьтой шүргүндэр жоохон тооцоололдаад манай авч чадсангүй. За Энгэр Шандбагийн адуучин төгөлдрийн тамбир гарч ирсэн. За хар морьтой уурга авах ёстой. За уургын морь уурган дээр гараад уурлаа шүрэн дээр нөлчлөө. За морьтой шүрэн дээр ганц морь гарч ирсэн. Уурлах боломж байсан. За морь үг нь хурдуур нь гарсан штэ. Дараагийн шилдэг 3 адуучин залуу гарч иж байна. За дунд талд саарламар улаан дээлтэй гарч байгаа адуучин бол Сүмбэрбагийн адуучин Энкваторын уран баяр. За алаг морьтой гарч ирсэн адуучин бол Энгэр Шандбагийн адуучин Таштандгийн ган очир. За дараагийн адуучин Сүмбэрбагийн адуучин Ганбаатарын Эрдэнэ зүхнээр гарч иж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд эхний 5 байр шилгарсан адуучин залууд хурдуудмын адуугаараас шагнаж угаарагдсан. За эхний 3 нь одоо аймгийн авраг шилрэл адуучин дэмжээнд оролцох эрхэн авдаг. За Монгол их орондоос адуучдыг шансаагаар нь эрен бэлдэг болсон. За бас нэгээс 3 өнөөгөөс адуучд маань өөрсдөө авч байгаа. Таштандгийн ган очир гарч ирсэн алаг мортойгоо. За дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургын морийг ханараад байгаа шүү. За одоо уурга бас авсан авангуудаа хойшоо гүйлгэжсэн уурга алдчихлаа шүү. За нэг 3 өнөөтэй болж байна. За тэгээ аваа сайхан өндийсэн. Өндийгэд хойшоо гүйлгэхтэй уурга алдчихдаг юм а. Ер нь адуучин залуучууд нь уурга гүйлгэхтэй алдаад идэг. За шууд алдах юм шууд олчих штэ урган дээрээ. За морьтой шүргүндэр 2 морь гарч ирсэн. За хашир адуучин уургалж явахдаа л бүргний хойд дээр суугаад уургалсан алдаж байна. За Сүмбэрбагийн адуучин Ганбаатарын Эрдэнэ зүх гарч ирсэн. Хүрэн дээр дэмэртэй дашуура шүүрээд дашууртайгаар уурга шүүрхнэ. За уурга бас л аваад татгаад алдчихлаа шүү. За дашуура аваад морийг үйдэ дөдлөгсөн. Уурга авсан авахтаа тэгээд алдчихж байгаамаа. За морьтой шүргүндэр 2 халиун морь гарч ирсэн. Халиун моригд лав хүн шүргүүлээд уургын морь жоохон төвж чүү яв. Уургаад алдаж тавьж туугаад тэмцээр өндөрлөж байна. За дараагийн адуучин Сүмбэрбагийн адуучин Энкваторын уран баяр гарч ирсэн. За дашуура шүүрээд авсан. Дашуура шүүрээд уурга бас шүүрээд авч байна. За дашуур урган дээр бүхэл 9 өнөөтэй болж байна. За дашуур ургыг ер нь гойхон шүүрлээ шүү. Сайхан шүүрдэг залуу байна. За морьтой шүргүндэр олон морь гарч ирсэн. Үзүүрийн адуу шүргүүлсэн бодож алдаад морьтой шүргүндэр нөлж байна. Явган шүргүүлэн. За явган шүргүндэр 2 морь гарч ирсэн. Хонгор морийг шүргүүлээд аваад үлдэж байна. За 3-9 18 өнөөтэй болсон. За одоо шүрүүл харж байгаа бид өхөн гойхон шүргүүлжээ. За морьтой шүргүндэр ингээ шүргүүлсэн болсон ч тэ 27 оноотой болоод тасрах байлаа. За дараагийн шилдэг 3 адуучин залуу гарч иж байна. За хонгор морь ягаан дээлтэй гарч иж байгаа адуучин бол Сүмбэрбагийн адуучин Оюнбаатарын Должинбат, Сүмбэрбагийн адуучин Дамдын гомбын 9 эрдэнэ, Энгэр Шандбагийн адуучин Ган хуйгийн Мөнхбаатар нар гарч иж байна. Буурал морьтой. За ингэ жил болгон одоо сумын авраг шилрэл адуучин дэмжээнд зохион байгуулагдаж, за адуучин залуучууд адуундаа тавьж энэ сайхан Монгол их орны өв соёл улсын агуу их соёлоор одоо наадаж, за өөрийнхөө болон нутаг улсынхаа нэрийг одоо цуурайтуулах бүрэн боломжтой болсон. За Энгэр Шандбагийн адуучин Ган хуйгийн Мөнхбаатар. За дашуура шүүрээд авсан. Дашуура шүүрээд уурга бас шүүрээд авч байгаа юм байна. За уургын шүүрэн дээр нь төвггүйхэн шүүрээд авлаа шүү. За удаа шүүрэл гарч байна бид бүхэн. За уургыг бол яг л голоосон зөвхөн шүүрээд авч. Тэ шүүрэн дээр 2 морь гарч ирсэн. За зөвдлөөс шургуулсан. За арай л болсонгүй дээ. За явган шүүрэн дээр бас л 2 морь гарч ирсэн. Хар морийг шургуулсан боловч бас алдаад 9 оноотой дэмжээр өндөрлөж байна. За Сүмбэрбагийн адуучин Оюнбаатарын Должинбат. За дашуура алдаж байгаа юм байна. Уурга ба шүүрэх ёстой шүү. За дашуур урган дээр нь хоёулан дээр одоо алдаад оноо авч чадсангүй.
За амартай шуурн дээр хонгор мөр гарч ирсэн. За хонгор мөр шургуулсан боловч уурга алдаж тавь туугаад за хоёр төрөлд оролцоод тэмцээр өндөрлөж байна. За Сүмбүрбагийн гадуучин Дандан гомбын 9 эрдэнэ гарч ирсэн. За шүүрээ алдаж байгаа маань за уурга шүүрээд нэг 3 гүн авах ёстой байгаа. За уурга шүүрэн дээр хоёулын дээр нь ойлоод оноож чадсангүй. За амартай шуурн дээр морио явуулсан 3 мөр гарч ирсэн. За арай тулцсан уугүй юу? Алдаж байна. За дараагийн шилдэг 3 гадуучин жил гарч ирж байна. За алдсан мартай гарч ирж байгаа гадуучин бол Сүмбүрбагийн гадуучин Анкватрын угтах хоёр. За улаан дээлтэй гарч ирж байгаа гадуучин бол Агднүрэ түлэгж ирсэн нааданд шилдэг 6 шалгарч ирсэн Сүхтөржийн Сүхэт авар гадуучин гарч ирж байна. За дараагийн гадуучин Сүмбүрбагийн гадуучин шинэ хоёр нар гарч ирж байна. Сүхэтийн хувьд бол за өнөөдөр одоо сумын авраг шилрэл гадуучин тэмцээнд 4-р шилгарсан гадуучин залууд хурдан удмын ядуугаараас шагнаж уншуулж байгаа. За Сүмбүрбагийн гадуучин Сүхтөржийн Сүхэт гарч ирсэн дашуур алдаж байгаа юм байна. Уурга аваад татгаж алдаад. За уурганы шүүрэн дээр нойлчлаа шүү. За Агднүрэ хүлэгж ирсэн нааданд 2022 онд шилдэг 6 шалгарч ирсэн гадуучин за амартай шүүрүүдэд халиун мөрийг хөшөөлдөж алдаад 2 төрөлдөө оролцоод оноо авч чадсангүй. За Сүмбүрбагийн гадуучин шинэ үеэр гарч ирсэн. Зээр дэвртэй. За дашуур алдаж байгаа юм байна. Уурга шүүрүүд авсан. За суугаараагүй сайхан тэнийгээл уурга шүүрүүд авчиж байна. За дашуурн дээр юм жоохон тооцоололдсон. За амартай шүүрний ганцхан мөрөөр гарч ирсэн. За уургын мөрөө явуулсан болож арай жоохон дутж алдаад тэмцээр өндөрлөж байна. За Сүмбүрбагийн гадуучин Анкватрын угт хоёр. Дашуур уурга шүүрнэ. За дашуурн дээр нилээн дутсан шүү. За уургын мөрөө явдлын чангалаад уурга шүүргсэн боловч хоцол уурга алдаад уурга дашуурн дээр оноо авч чадсангүй. За удаа шуурал гарчаад бид өхөн. За уурганыхаа араас нэг донгоож зэйл болчихж байна. За амартай шуурн дээр 2 мөр гарч ирсэн. Хар мөрөг шодоо шургуулсан боловч уурга алдаж тавь туугаад тэмцээн өндөрлөж байна. За дараагийн жилдээ 3 гадуучин зал гарч ирж байна. За хээр алаг мартай гарч ирж байгаа гадуучин бол Батчаргалын соён гараад ирж байна. За дунд талд харамартай гарч ирж байгаа гадуучин бол Сүмбүрбагийн гадуучин Батэрдны Аюуш. За алаг мартай гарч ирж байгаа гадуучин бол Сүмбүрбагийн гадуучин Соёл хүүгийн шин соёл нар гарч ирж байна. Дарамт аймгийн Чавлсан сумд Маршал Хорлогийн Чавлсангийн мэндэлсний 130 жилийн ой адуучин тэмцээн бас энэ зун зохион байгуулагдана. За Батэрдны Аюуш дашуур уурга шүүрэн мөрнийхөө зөвдөл тонгоосон. Дашуур алдаж байгаа маань дашуурн дээр уургын морж байгаа ханарж орж ирээд уурга шүүргсэн болж алдаад нойлчж байна. За амартай шүүрэн дээр 3 мөр гарч ирсэн. За зөв талаасаа шүүргүүлсэн болж алдаад. За Сүмбүрбагийн гадуучин Соёл хүүгийн шин соёл гарч ирсэн алаг мөртэй. За дашуура шүүрсэн дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга хойноос нь хөвлөд авчиж байна. За амартай шүүрэн дээр 2 мөр гарч ирсэн. Уургын алаг мөрөөр шүүргүүлсэн болож магнаалтж алдаад мортой шүүрэн дээр нойлчж байна. За явган шүүрэн дээр ганцхан мөр гарч ирсэн саарламэр гэдэг байран дээр нэргүүлээд 339 оноо бүхэл 9 оноотой болж байна. За үндсэндээ 18 оноотой болж байна. За насаар ирнэ бага баг шүү. За аав нь мөнхөрлийн соёл хүүгээд. За бас л гадуучин хүн. За Сүмбүрбагийн гадуучин Батчаргалын соён гарч ирсэн. За алаг мартай дашуура шүүрсэн дашуура шүүрээд уургын мөр ханараад самарныхын явдлыг чангалаад уурга шүүргсэн болож унахын дээ. За унах юм бол одоо нойлчих штэ. За дадуучин тайшаа зүтгэн дээ. За ямар тааж мөрнөөс унсангүй нэг 3 оноотой болж байна. За мартай шургуун дээр нь ганц мөр гарч ирсэн алдаж байна. За 3 оноотой соён бан тэмцээр өндөрлөж байна. За дараагийн гадуучид за алаг мөртэй гарч ирсэн гадуучин бол Сүмбүрбагийн гадуучин Жаргал сайхны Мөнхөрдөн. За дунд талд хар мөртэй гарч ирж байгаа гадуучин бол Энгэр Шанбагийн гадуучин Ганбаатрын Дугар. Сүмбүрбагийн гадуучин Даваагийн Цэнд Жаргал нар гарч ирж байна. За гурван одоо сайхан мөр үйдэг. За гадуучин тэмцээнд бас сайхан оролцож байна. Сумын аврагч нар гадуучин тэмцээнд. За Сүмбүрбагийн гадуучин Жаргал сайхны Мөнхөрдөн. За дашуура шүүрээд уурга шүүрээд авчиж байгаа байна. За дашуур урган дээр бүхэл 9 оноотой болж байна. За Аван аймгийн алдарт байж Батцүрийн Жаргал сайхан гэж хүн байгаа. За аймгийн алдарт байж аймгийн авраг болчин хүн ээ.
За 2 мөр гарч ирсэндээ. За хонгор мөр үзүүр дээр нь гарч ирлээ. За хонгор мөрийг шургуулсан бол жалдаад морьтой ширүүн дээр нөлж байгаа юм байна. За ягуун ширүүн дээр бас л 2 мөр гарч ирсэн. За зээр дэмэрийг одоо хушуулдаж жалдаад тэмцээнэ өндөрлөж байна. За Ингэр Шанбагийн адуучин Ганбаатарын дугуур гарч ирсэн. За дашуур алдсан. За дашуур алдаад морины явдлыг жангалаад уурга явсараа дуурга шүүрээд авчиж байна. За уурга ер нь яламгүйхэн шүүрлээ шүү. За ганц мөр гарч ирсэн алдаж байна. За 2 төрөлдөө оролцоод 3 оноотой тэмцээр өндөрлөж байна. За Сүмбэр багийн адуучин Даваагийн Цэнд жаргал гарч ирж байна. За дашуурн дээр нилээн дутсан. За амрныхын явдлыг чангалсан уурган дээр уургын мөр гараад уурга шүүрээ алдаж байна. За амартай ширүүн дээр ганц мөр гарч ирсэн. За хүр мөрөөр шургуулсан боловч за нэг ханаруулж ирээд уурга алдаж байна. За 2 төрөлдөө оролцоод оноовч чадсангүй. За инхүү Дорнод аймгийн Чавлсан сумын авраг шидрэл адуучин дэмжээний сүүлийн 4 адуучин залуу гарч иж байна. За цагаан морьтой гарч иж байгаа адуучин бол Дорнод аймгийн Чавлсан сумын адуучдын албан тэргүүн чулуутаар нутагтай Шамбал Дэржин Батбаяр гарч иж байна. За дараагийн адуучин Сүмбэр багийн адуучин Самбаярын Мөнхбол, Сүмбэр багийн адуучин Самбаярын Батэрдэн. За Сүмбэр багийн адуучин сумын авраг малчин сумын алдар туяач Улаан хүүхний Баасан дэрж гарч иж байна. За Батбаярын хувьд бол одоо сумын авраг шидрэл адуучин дэмжээнэ өргөн дэлгэр. За ямар нэг хил ам маргаан байхгүй. За өглөөн сайхан морьдоо ялгаад хасчихсан. За одоо хүн болгонд одоо жигдэхэн морь гаргаж өгөөл. Ямар нэг маргаангүй сумын аврага зохион байгуулж байна. За Монгол их орны өнцөг боломборт яг л одоо сайхан морьдоо ялгаад за 2 талдаа хашаатай. За Монголын адуучдын албаны дүрмийн дагуу тэмцээн уралдаанаас зохион байгуулагддаг болсон. За адуучид одоо дүрмээ сайн мэдж ижил одоо тэмцээн уралдаанд оролцож. За харин одоо би алин дээр алдсан, алин дээр алдаагүй гэдгийг дүрмээ хараад одоо мэддэг болсон. За шүүгчүүд одоо ямар нэгэн танил талаа харж шүүх одоо ямар ч одоо нөхцөлгүй болж дүрм журм одоо бас дэлгэрэнгүй ил тодос байгаа. За Сүмбэр багийн адуучин Самбаярын Мөнхболд саарламртай гарч ирсэн дашуураа шүүрээд нөгөө гартаа зэлгээд уурга сайхан хараад яг л харсан зэгтээ уурга шүүрээд 3-9 оноотой болж байгаа юм байна. За удаа шүүрэл гарч бид төвхөн. За яг л удаа харсан зэгтээ уурганыхаа голоос одоо шүүрэл авсан. За морьтой ширүүн дээр 2 мөр гарч ирсэн халиун мөрийг шургуулсан боловч алдаж байна. Явган шургуулна. За явган ширүүн дээр 2 мөр гарч ирсэн хар морж одоо шир үнж гарлаа да. За Сүмбэр багийн адуучин Самбаярын Батэрдэн гарч ирсэн ах トゥ адуучин. За дашуураа шүүрээд дашууртайгаар уурга шүүрээд авсан. За уурганыхаа урдаас жоо авлаа шүү. Тэг жаргадж байна. За удаа шүүрэл гарч яана бид төхөн. За амартай ширүүн уургын мөрөө явуулаад уургалсан 2 мөр гарч ирсэн хонгор мөрийг шургуулсан алдаж байна. За ягуун ширүүн дээр 9 гана бол 15 ганатай болно. 3 мөр гарч ирсэн шарга мөрийг одоо шургуулад аваад үл сайн зогсоо шүү. Уурга алдчих юм аа. За үг нь гоёдоо ханарж иргсэн штэ. Арай жагл авахыг ичжтэй. За тэр жигтэй зүцэгт нь ийгээд уурга алдаад 6 оноотой тэмцээр өндөрлөж байгаа юм байна. За Чавлсан сумын адуучдын албан тэргүүн Шамбал Дэржин Батбаяр гарч ирсэн. Зээр дэмэртэй. Заав нь аймгийн авраг малчин сумын алдар туяач Максрын Шамбал Дэрж гэж сайхан хүн байсан. Завсал удам залгаж байгаа адуучин залуу. За шүүр уурган дээр одоо тонгоосонгүй дээ. За морьтой ширүүн дээр халиун мөр гарч ирсэн хайжах таавал бүргэний хойд дээр суугаад уургалсан болж алдаж байна. За Чавлсан сумын сүүлийн адуучин сумын авраг малчин сумын алдар туяач Баасан дэрж гарч ирсэндээ хүрэн зэр дэмэртэй. За дашуурн дээр дутж байгаа юм байна. Дашуур алдсан уурга шүргсэн болж бас алдаа. За морьтой дээр оноо авчиж одоо явган шургуулна. 3 мөр гарч ирсэн. За алдаж байна. За Дорнод аймгийн Чавлсан сумын авраг шидрэл адуучин дэмжээн 3 дахь удаага амжилттай зохион байгуулагдаж байна. За өндөр 7 оноотой адуучин залуучууд эвнэг хангалаас ургана. За эхний адуучин Сүмбэр багийн адуучин сумын авраг малчин Батчулууны Давааны мод. За адуу сайхан бүлгээр явсаа сайхан жойлоо тэнцвэр алдаад унчих юм аа. За Ингэр Шанбагийн адуучин сумын начин Лавгсүрэнгийн Сүхбат халиун мөрөн дээр урдсан. За халиун мөрө бухаад бүлгээр явсан. Урдтай гүрэн даваа явчлаа. За ер нь маас ихтэй хүмүүс ер нь тогтоход ер нь хэцүү байдаг.
За Сүмбэрбагийн адуучин Энэкваторын Уранбаяр урдтай хүрэн давчих юм аа. За ер нь өөрөө эхлэхдээ урагшаа тонгоогоод явсан. За манай борчуулын сүхтэр жавраг маань одоо яг ингэж боловлж харагддаг. За гэтээ унаад байдгүй штэ борчуулын сүхтэр жавраг бол. За адуучин нэртэй адуучин залуу маань гарч ирлээ. За халуумэр сайхан бол гэсэн. За бас л урдтай хүрэн даваагаар авчиж байна. За одоо шуурал харж байна бид төвхөн. За адууч эвгүй бэлгсэн юм байна. За Сүмбэрбагийн адуучин Сумын өдөр байж Батгэрлийн Жаданбаа хонгор барин дээр урдсан хонгор барчтаас сайхан бэлгэж байна. Урддаг өр давх нь хойшоо суусан. За гараараа гуйдаа төдлөгсөн. За дахиад урддаг өрөнд авсан. За одоо унахгүй юм байна. За өнөөдөр ингээ Сумын аврал шилрүүр адуучин дэмжэндэ. Сумын алдар туяач. За Батгэрлийн Жаданбаа ингээд Сумын аврал шилрүүр адуучин дэмжэндэ. Холхон дөрвөлж байна. За аав нь аймгийн алдар туяач та Шин Батгэрл. За Батгэрлийн Жаданбаа гэд сайн адуучин залуу гарч иж байна. За Сүмбэрбагийн адуучин Мөнгөн жимгийн Лувсан зэрэг. За адуу бэлгээр явсан хөл дээрээ буучж штэ. За ер нь хараатай залуу байна. За ер нь хол өрийн жургуу тэмцээ ер нь сайн л одоо залуу. За гарын хоёр тамир сайтай. Сайхан чаддаг залуу лээ. За Сүмбэрбагийн адуучин соёл хүүгийн шин соёл халуун мөрөн дээр мартсан. За адуу сайхан бэлгээр явсан. За зог туссан. За энэ дашуур аваад мартчихгүй дээ. За дэрчтэй бухад гараа авчиж байна. За дашуур аваад хоёр талдаа үйдсэн болж та болихаар байла. За тэгтээ залуу намирч маань унахгүй байна. За өнөөдөр ингээд Сумын аврал шилрүүр адуучин дэмжэндээ сайхан оролцоод сайхан бөлгөлөд гараа авчиж байна. За энэхүү Дорнод аймгийн Чавлсан Сумын аврал шилрүүр адуучин дэмжээ маань амжилттай болж өндөрлөж за тэргүүн байранд Сүмбэрбагийн адуучин Сумын алдар яач Батгэрлийн Жаданбаа тэргүүн байр шилгарч за 2 дугаар байранд Сүмбэрбагийн адуучин соёл хүүгийн шин соёл Сүмбэрбагийн адуучин Энэкваторын Уранбаяр 3 дугаар байр за 4 дугаар байранд Энгэр Шадбагийн адуучин Цэвэнжовын адуучин за 5 дугаар байранд Сүмбэрбагийн адуучин Мөнгөн жимгийн Лувсан зэрэг нар эхний 5 байр шалгарч байна. За Дорнод аймгийн Чавлсан Сумын аврал шилрүүр адуучин дэмжээний 5 дугаар байранд Сүмбэрбагийн адуучин Мөнгөн жимгийн Лувсан зэрэг шалгарсан. За шагналыг багийн дарга Мягмарын боён гişиг шагналыг адууж баяр хүргэж байна. За 5 дугаар байр шалгарсан адуучин залууд хурдуудмын адуугаар оюун бэлгийн аз жаргал хурдуудмын адуугаар шагналжуулсан. За 4 дугаар байр шалгарсан Цэвэнжовын адуучинд за Сүмбэрбагийн адуучин Сүхтэржийн Сүхот шагналыг адууж баяр хүргэж байна. За 4 дугаар байр шалгарсан адуучин залуу Сүхтэржийн Сүхот хурдуудмын адуугаар шагналжуулсан. 3 дугаар байранд Сүмбэрбагийн адуучин Энэкваторын Уранбаяр шалгарсан. За шагналыг өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зураг оруулж дэмжлэг үзүүлсэн Будын алтан гэрлийн Пүрүү очир шагналыг адуулж баяр хүргэж байна. За аймгийнхаа баяр над нэгэн өдөр 3 адууга төрүүлэгжсэн аймгийн алдар дайч Пүрүү очир шагналыг адуулж баяр хүргэж байна. За 3 дугаар урьдчилсан адуучин залууд хурдуудмын адуугаар Дорнод аймгийн адуучдын албан дэргүүн Эрдэнэ хэлгийн Цолмонхүү хурдуудмын адуугаар шагналжуулж байна. За 2 дугаар байранд Сүмбэрбагийн адуучин соёл хүүгийн шин соёл шалгарсан. За шагналыг Сүмбэрбагийн адуучин Батчиргалын соём за хурдуудмын адуугаар Сүмбэрбагийн адуучин Мөнгөн жимгийн Лувсан зэрэг хурдуудмын адуугаар шагналжуулж байна. За энэхүү Дорнод аймгийн Чавлсан Сумын 2025 оны Сумын аврал шилрүүр адуучин дэмжээний авраг адууч нар Сүмбэрбагийн адуучин Сумын алдарт байж Батгэрлийн Жаданбаа шалгарсан. За шагналыг Дорнод аймгийн адуучдын албан дэргүүн Эрдэнэ хэлгийн Цолмонхүү за хурдуудмын адуугаар Дорнод аймгийн Чавлсан Сумын адуучдын албан дэргүүн Жамбалдаржийн Батбаяр нар шагналыг адуулж баяр хүргэж байна. За өнөөдрийн шалгарсан эхний 5 адуучиндаа хурдуудмын адуугаар Дорнод аймгийн Чавлсан Сумын адуучдын албаныхан шагналжуулж байна. За мөн дээрээс нь адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн аймгийн алдар туяач Алтан гэрлийн Пүрүү очирт Дорнод аймгийн адуучдын албан дэргүүн Эрдэнэ хэлгийн Цолмонхүү Чавлсан Сумын адуучдын албан дэргүүн Жамбалдаржийн Батбаяр нар хүндэтгэл үзүүлж байна.
За өнөөдөр Дорн аймгийн Чавсан сумын авраг чадрууд адуучид дэвдээ ус амжилттай зохион байгуулагдлаа. Сумын секретар хамгийн газар иргэдийн төлөвчийн хурал за багийн дарагтайгаа нэлээд багийн ард иргэдэд нийлээд бас адуучны албатайгаа тэр нийлээд бас өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдрийн тэмцээн өрөөний талаар сэтгэлээ уулзаа. Сумбарны талаараас дэлгэрэнгүй мэдээлэл өгч тийм ээ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр тэмцээн бол ерөөдөө сум орон нутгийн сумын авраг шалгуур тэмцээн маш их зохион байгуулалттай явж байна. Энэ дээр бол одоо сум орон нутгийн удирдлагын зүгээс бол энэ ялангуяа адуучдын холбоо гэдэг бол нэлээдгүй дэмжих гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа. За тэгээд энэхүү тэмцээн бас болж байгаа нэг ач холбогдлыг бол удахгүй болох 7 сард болох марчын 130 жилийн ойн өмнөх болж байгаа бас онцлогтой байна. За манай сум орон нутгийн хувьд бол одоо үндсэндээ 2700 орчим хүн амтайгаар хөдөө нь бол 800 орчим 800 гаруй малчин өргөтэйгөр. За тэгээд аж төрөн амьдарч байна. За энэ манай сум орон нутгийн онцлог үйл дээр үесээ хэрлэн сангийн аж ахуй гэж байсан. Анхдагч сангийн аж ахуй нэг. Үүнийг үндэслээд одоо сангийн аж ахуйг үндэслээд хэрлэн сангийн аж ахуй адууны 2 том суурь байсан. Одоо Х1 Х2 буюу багаараа ингэж суурьтай байсан. Энэ суурийн үлдэгдлийг адууны үлдэгдэл суурийг одоо өнөөдрийн түвшинд манай залуучуудаа уйж хурдлуулж эдэлж хэрэгжилж одоо сайхан явж байна. За энэ 2024 оны жилийн эцсийн тоолохоор 8572 адуу тоологдсон байна. 30572 адуу тоологдсон байна. Тэгэхээр энэ бол нэлээд адууны нэлээдгүй бол байр суурь эзэлж байна. За мөн энэ тэмцээн зохион байгуулж байгаа Сүмбэр багийн хувьд бол 100000 гаруй орц одоо Төмөн адууны баярыг ирэх 2025 онд хийхээр сумын багийн дараагийн зүгээс бас төлөвлөж байна. Үүн дээр бол бас иргэдийн хурлын зүгээс бас очил буудлаа өгнө. За Дорн аймгийн адуучтай холбоон дэргөө Эрдэнэ үлгийн цоломгүй авраг адууч маань сумынхаа адуучтай холбоог байгуулж сумын аврагаас сайхан зохион байгууллаа. За бусад сумдууд нь сумын аврагаас зохион байгуулна. 100 аймгийн аврагаас зохион байгуулнаа. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ авалцааж эхний 5 шалгарсан адуучинд 5 нас сурдуудны адуугаар шагнаж байгаа гэж байна тийм ээ. Тийм. Адууч дотроосоо бид нар ярилцаад эхний 5 хүмүүст адуу дуудмаа адуу бэлгэлээгээд тэгээд түрүүнд нь бүдмөр өгд. Тэгээд цаашаа 5 хурд адуу байлаа. Өнөөдрийн хувьд бол адуугаа дэмжиж оруулсан аймгийн алдар туяач Пүр Бочрахта баярлалаа. Тэмцээн уралдаан сайхан боллоо. Адууч сайхан оролцлоо. Сумынхаа авраг тэргүүний нээлээ. Сайхан байна да. За баярлалаа. Тэгээд Монголын хооронд адуучны дэмжиж сайхан өгч чинь Дорн сайхан нутгаас солон сайхан аврагуудыг бас төрөн гаргаарай. За тэхнэ. Ерөөд өтөршгөө. За баярлалаа. Сайхан марлаа. Нууч адуучны тэмцээн зохион байгуулалт олон залуучууд ирж сайхан бол адуучны тэмцээн. Өв соёлоо тэгээ сайхан адуугаа оруулаад оруулын лиг дотор очсон. Солбон хөөрхийн надад хавар хайлаад явах адуу бол тэгээд өрн толгоон болвол болох хөл үдээ л гэтгчсэн. Сайхан боллоо өнөөдөр. Тий. Адуу сайхан орж харагдаж байна. Залуучууд ер нь ямар хөө байна? Залуучууд одоо гол сайхан гоё мөр хараавна сайхан уурга ташуураараа сайхан оролцож байна. Өндөл оролцож байна. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зүрэг оруулсанд дахин баярлалаа илэрхийлье. Тав хүн ч гэсэн ингээд адуу шур яа өсөдөө чадна баярлж байна. Оо сайхан байна уу. Чавсан сумын ард иргэдээ баярын төргий. Сайхан хатуудны эзэн зохиолоо. Төрөөсөндөө баяртай бай. Анх удаа ингээд медаль хүртлээ. Сайхан байна. Одоо аймгийн аврагтаа оролцох нь бас бэлтгэл сургуулаа сайн баазах хэрэгтэй. Тэр морьтой ширгүүн дээр бас гоё ургал ба тийм ээ. Тий. Морьтой ширгүүн дээр за үзээд лаад хийгээл. Татаад үзүүлээ. Тий, татаад үзүүлээ тэгсэн. Тэгэл ялаа та. Ургийн морьч өөрөө сайн байлаа тийм ээ. Тий. Манай өөрөө унгаад доо. За баярлалаа. Тэгээд сум болох аймгийн авраг шалралт адуучны тэмцээнд амжилт хүсье. Аймгийн авраг адууч Монгол улсын авраг адууч болоорой. За ерөөлөөр та ажлын амжилт хүсье. Ирсэнд баярлалаа. Адуучинд их ордгоо дээ. Анхны тэмцээн л юм даа. Өнөөдөр юун дээр анхааж оролцов? Өнөөдөр ер нь уурга дашур шүрх хэмнэг үлгэрх дээр л анхаарлаа. Морьтой дээр л алтлаа. Өнөөдрийн тэмцээн бол ер нь сайхан боллоо. Тэгээд адуугаас гоё гарч ин тэгээд ер нь л сайхан харилцлаа. Юун дээр анхааж оролцов? Тэгээд уурга дашур шүрх морьтой яваа хаях дээр л ер нь сайн хичээсэн. За тэгээд Монгол хүн морио унаад явж байхад бас сайхан байдгаа. Тэгээд нийт
залуучуудаас юу гэж хэлмээр байна. Ер нь одоо ингээд цаашдаа сумын аврам тогтмол болно да. Одоо ер нь тогтмол тэгэл улам илүү сайн залуучууд байгаа тэгэл уриалаад их оролцоорой л гэж хэлээ да. Өөр юу вэ? За баярлалаа. Мориндоо орхон уурандаа өвтэй. Монгол улсын авраг гадуучин болоорой. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За манай Цэвэн Жив адуучин маань өнөөдөр 4-р байр шалгарлаа сумын аврагта. Өөрөө сайн адуучин, нэр нь адуучин. Тэгээд одоо тэгэл Монгол орон даяар адуучин гэдэг нэртэй хүн адуушин тэмцээнд орлоо штэ тийм ээ. Өнөөдөр бас өөрөө сайн юм ээ, сайхан чургууллаа. Өнөөдөр тэмцээний талаас сэтгэлээ авалцчих. Ингээд сумынхаа ингээд 10 шалгалт тэмцээнд орсонд баяртай байна. Тэгээд 4-р эзэсэнд баяртай, сайхан болж байна. Би ер нь ингээд сумын 10 шалгалт тэмцээнд орж байгаагүй. Зөвхөн нэг жирийн тим тэмцээнд орж ирсэн. Сайхан болж байна. Өнөөдөр тэгээд юун дээр анхааж оролцов? Тэгэл бүх төрөл дээр анхаарал. Тэгэл харин амжилттай сайхан оролцлоо. Маш их баяртай байна. Өөртөө чинь нэр адил Монгол оронд 11 хүн байдаг юм байна. Харин тийм шиг байна. Манай сумд болохоор ганцхан адуучин гэж би байдгийг. Тэгээд л надаас адилхан нэр гүн байдаг бас байдаг юм лээ. Тийм яг хөө. Тэгээ би нэг зүйл баярлаад байгаа юм. Адуучин тэмцээн. Адуучин гэдэг нэртэй хүн анх удаа оролцож. Тэгээ одоо өөрөө бас 4-р шалгарлаа. Сайн чинь тэгээд олон тэмцээн уралдаа бас хүлээж байгаа хаа өөрөч. Тэгээд энэ цувралд оролцоод идэвхтэй болоо явна да. За баярлалаа. Тэгсэн ажлын амжилт өндрөсье. За баярлалаа. Мориндоо орхон уургандаа өвтэй. Монгол улсын авраг адуучин болоорой. За ерөөл болоор шалгахгүй. За баярлалаа. Тийм өнөөдөр залуучууд энэ өргөн дэлгэр сайхан оролцож байна. Тэгээд энэ адуучин тэмцээнд адуугаар оруулсан Алтан гэрлийн Бүрвэ аймгийн алдарт хуваач өрөө найздаа бас баярлалаа. Бас тусал дэмжиж идэвхтэй зүтгэлтэй оролцсонд. Өнөөдөр сумын алдарт хуваач Жаданбаамын 1-р байранд орж сумын авраг адуучин боллоо. Тэгээд хичээл зүтгэл гаргана да. Тэгээд адуучтай ямар ч сан бэлтэн залуу адуучууд одоо дараас зөндөө гарч ирж байна тэгээд. За баярлалаа. Тэгээд өнөөдөр тэмцээн оролцоод өргөн дэлгэр хийсэн бүх хүмүүстээ бас баяр саналтай илэрхийлье. Энд чаа болсон сумаас олон сайхан аврагууд бас төрөх болтугай. За тэгээд өшөө болон авраг төрөх болтугай тэгээд. За төрөх баха гэж бодчих. За баярлалаа. За Монголын адуучдын албаа Монгол адуучин байж Дорн аймгийн Чой болсон сумаас Чой болсон сумын сумын авраг шалралт адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн өргөлээ. Мориндоо хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морио уния. Тэнгэрийн доор миний хороо молор хэрдний химэр таюмаа морин хорин аялгуу эгшиглээд Монгол түмний баяр баясгаланхөө хормостаас заяасан далахын фурдууд хүмүүний химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа түүхтэ мөхтэ морьтэн заяа сайтыг түүхтэ хөвгдийн алтан сулбуур цагаан сүлдэн түгний хонгодууд эрийн гурван наадмын бахархаа эрмий хурдан шандас түлгээгөө хормостаас заяасан далахын фурдууд хүмүүний химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа түүхтэ мөхтэ морьтэн заяа харвж босоо төрсөн унаа энэ тэгнээсээ мултарч идүүлсэн одоогоо тоос хэлэн хурдлан давхих чигүүртнүүд торгон жолоод тодмагнаагүй хормостаас заяасан далахын фурдууд хүмүүний химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа мөхтэ морьтэн заяа хормостаас заяасан далахын фурдууд хүмүүний
химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа түүх домогтой морьтон заяа Монгол адуучин entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.